За Бямцаг гишүүний асуултанд хариулъя. Бямцаг гишүүний дурдсанаар ардын намын гишүүд байнгын орооны хурал дээрээс завсарлага авсан. За завсарлага авчаад буцаж орж ирэхдээ яг тодорхой энэ саналуудтай орж ирсэн. За орж ирсэн саналууд нь яг таны хэлсэн тэр стандартын тухай заалт оруулах, за хугацааны талаар анхаарах, за тэр хүмүүсийн тэр 8 цагаас гэдэг 12 цагаас 12 цагаас гэдэг 8 цагаас болгож өөрчлөх гэсэн тодорхой саналуудтай орж ирсэн. За одоо санал хураалтын 7 дугаарх 10 дугаархт бол энэ саналууд бол дэмжигдснээр орж ирж байгаа. Тэгэхээр зэрэг энэ санал хураалтын явцад 7 дугаар саналыг дэмжихэд бол яг тэр хүүхэд харах үйлчилгээнд тавигдах нийтлэг шаардлага стандартыг засгийн газар батална гэсэн өгүүлбэр дэмжигдэж орж ирнэ. За энэ өгүүлбэр дэмжигдснээр стандартын талаарх асуудлууд нэлээд тодорхой болно. За нөгөө 2 м квадрат гэсэн тоон цэцэрлэгийнхэн хэмжээнээс буурсан байна. Энийг хасуулах нь зүйтэй гэсэн санал бас гишүүдээс гарсан. Тэгээ энэ бол хасагдцсан явж байгаа. Энэ хасагдаад 8 дугаар санал дээр санал хураалтаар дэмжихэд таны санал бол бүрэн дэмжигдэнэ.